Нансран банзрагчийн зохиол Халахын гол тэргүүн дэвтэр 8 дугаар хэсэг. Их бөөний сум толгой дээгүүр сүнгэнэн өнгөрлөө. Мөрий дахир урт новчонд хоригдсан цэргүүд эсгэрэн өнгөрөх их бөөний сум хаан тусахыг түүний дуугаар дагуулan харвал новчнаас баруун хойгоор 200 м хол газар тесрэв. Дахин нэг сум хориглолтын байрны өмнө бий тусав. Япончууд их бөөний хаан байг тааруулах гэж баримжаа авч байх шивдэ. Энэ чин лосол тойдоо гэж Сарокин хэлээд новчны хан түшин суулаа. Баатрин сумын 2 хоногийн өмнө хорооны даргын тушаалаар хорооныхон өмнө халахвч болж багшаархан манханд хориглосон боловч тэр өдрийн орой Японыхон бас л их буугаар дэмжүүлэн дайрсан учраас Баатар Сарокинтой цагийн байдлыг үнэлэн зөвлөж сумангаа хөдөлгөөнт байдалд шилжүүлэн манхнаас бууж дайсны морин цэрэгтэй хэд дахин тулгарч эсэргүүцсэн байлцсаар өчигдөр үдэш энэ дэрж хориглолтод оржээ. Түүнийг энхүү тушаалгүй хориглож байсан манхнаа дур мэдэн орхисон гэж хорооны дарга сүрхээ зэмлсэн боловч сургагч Сарокин дайсны эсэргүүцэл тун ширүүн байсан хийгээд тухайн байдлаас дүгнэлт хийж үзэхэд хэрэг тэр манханд удаан хориглох юм бол үлэмж хохирол үзнэ гэж тодорхой тайлбарлаж хорон даргын уурыг дарж тайтгаруулсан билээ. Өнгөрсөн шин тулдаан болсонгүй тайван өнгөрсөн гэх боловч хоёр талын туршуулууд санамсаргүй тулгаран хаяа буудалцах нь сонсцоор байжээ. Баатрин сумангийн одоо байрлаж байгаа газар нь зориуд ухаж бэлдсэн юм шиг мөрий дахир уртхан гүнзгийч ялга юм. Хорооны штабтай өглөөгөр холбоо барихад бусад сумангууд мөн тэдний адил хөдөлгөөнт маневр хийж дайсны давуу хүчнээс бултан зайлж ашигтай газар байрлажээ. Хорооны штаб цагийн байдал дайсны хүчийг үнэлэн үзэж ийхүү морин ангиуд маневрлах нь Японы явган ангиудыг ихэд цуцааж байлдах чадварыг нь солруулж байна гэж үздсэн учраас сумангуудыг нэг газар удаан хориглон байлдалгүй аль аль ашигтай газар явж дайсныг эндүүлэн зохих нь зүйтэй гэж шийдвэрлсэн байна. Гэвч Японы цэргүүд морин ангиудыг салалгүй нэхэн мөрдөж халахын гол руу төрж орохыг эрмэлзсээр байжээ. Сарокин халааснаас тамхи гарган асааснаа утаагийн дээш үлээж холхон тесэрч байгаа их бөөний сумны нийжгэнхийг чагнан дахиад л их буугаар дэмжүүлэн дайрхан шиг байна. Манай өөдөөс давуу хүч гараад ирэх юм бол нэг хэсэг эсэргүүцэж байгаад байраа солино шүү гэвэл Баатрын нэмсэглэн тушаалгүй байраа сольсон гэж дахин мундагдвал яа гэв. Бидний маневрлсныг зүйтэй гэж хорооны штаб үзээд байраа дахин сольж байхыг өглөө сануулсан биз дээ. Манай хорооны дарга залуу хүн болоод эхэндээ баахан сандарч биднийг тэгж зэмэлсэн юм. Байлдаан бол дарга хүнийг аянда ямар шийдвэр гаргахыг газар дээр нь шийддэг болгодог юм гэж Сарокин хэлв. Тэдний сумангийн хориглосон газрын өмнөх намхан гүвэн дээгүүр олон явган цэрэг арзганан гарч ирлээ. За эхэллээ. Би нэгдүгээр салаа руу очлоо гэж Сарокин яран хэлээд цаасан иштэй тамхиа гүйц татсан ч үгүй элс рүү шургуулж орхиод жалгууруудан бөхийсээр явчихв. Баатар ойртон байгаа дайсныг сайн тогтоон харвал 2 суман хэрийн цэрэг байлаа. Дайсан мөн л урдын адил жагсаалаар ургашлах бөгөөд гэхдээ нэлээд таруу яваа нь бодвол их бөөний сумнаас болгоомжилсан хэрэг бизээ. Сумангийнхан анхны тулдаанд орж байсан шигээ айж төгших нь багуулж байгааг тэдний царайнаас мэдсэн Баатар төгших нь гайгүй байсан ч их буугаар дэмжүүлсэн давуу хүчийг яавч тогтоож дийлэхгүй гэдгээ мэдэж байлаа. Тийм болохоор дайсан дэхэхэн хохирол учруулад ухрна гэж хатуу шийджээ. Нэг тулалдаа нэг өдөр өнгөрөх тусам багч гисэн сургамж дадлага олж дайсныг яаж зохих вэ гэдгээ хоромхон зур бодож боловсруулж сурч байгаадаа баяртай байжээ. Цэргүүд нь ч түүний галлаад гисэн цангинсан дуунаар дайсан руу онцтой мэрэгэн гал нээж сурч байв. Тулдаанд орохдоо базар шиг айж сандарсан тэгж твдэх хүнч цөөхөн болж байлаа. Тэдэнд дайсан ийхүү олноороо язгналдан гарч ирээд жагсаалаараа ойртох өөдөөс нь нэгэн зэрэг бижигнүүлэн буутах нь ердийн чим шиг санагдах болсон ажээ. Тийм ч учраас таруу жагсаалаар ойртон яваа Японы явган цэргүүд аваахаараа нийлүүлэн ширтэж байхдаа даргын дуу хизээл тас хийх бол гэдгийг тэсэж ятан хүлээж байв. Суман дайсныг ойртуулад нэгэн зэрэг нийтийн гал нээсэн боловч
Урд өдрүүдийн адил Навтасгийн хэвтэж хариу гал нээсэнгүй. Улам хурдлан жалга руу гүйлтэх нь гарц хохирлоо өчүүхэн ч бодолгүй улайран дайрахаар шийдсэн нь илт болов. Япончууд инхүү улайран дайрч гүйхэхдээ суманд оногдон унах нь олширхоор нэгэн зэрэг хэвтэж ширүүн гал нээлээ. Дайсны гал тунч нь ягч ширүүн бөгөөд бас хэтэрхий ойрцсон учир байдал зэгсэн хүндрэв. Баатрын хажууд хэвтээд буудаж байсан нэг зэрэг өндөс хийх шиг болсноо буугаалтан гэдрэгэн савж унлаа. Баатар огцомхон эргэж харвал шанаанаас нь хар хүрэн цус холгоодж ам нь хэд ангалцаад баруун гар нь сарвалзан буугаан авах гэж тэмтрэх шиг болсноо хөдлөхгүй болов. Хайрын хүн нэг сайн байлдагч алдлаа гэж бодхоос Баатрын гол гороож нүдэнд нь нулимс гялтхан хөмхийгөө тас зууж амьдсан байлдагчийн винтовыг шүүрэн авч ойртон ирсэн нэг Японыг нам буудаж унгахдаа сайн нөхрийнхөө өшөөг авлаа гэж амандаа шивгэнэ. Япончууд газар наалдан хэвтэж ширүүн гал нээж байснаа дахиад л командаар нэг хүн шиг босож улаар нь дайрлаа. Дөрөвч нь бараг нуучны ирмэгт тулж ирэхэд Баатар граната шүүрэн авч өндөс хийгээд шидчихв. Өмнөх нь бөөн харвтаа тоос мансхийн оволцож чихт үжрүүлсэн сүрт чимээ гарч жалганы шороо сархийн морлаа. Цэргүүд суман даргийнхаа жишээгээр хэд хэдэн гранат шидчихв. Учиргүй их нүргэлэн пижигнэх дуу чимээнд газар дэлхий дөргин жиширч эргэн тойрон юуж харагдахгүй харвтаа тоос уйлран бослоо. Нөхтөө зоригтой гэж Баатар цэргүүдээ зоригжуулан хашгирахыг цэргүүд буун дундаас сонссон эсхийг бөөмөд. Дайчин нөхтөн түүнийг юу гэж тушаахыг ягштал биелүүлнэ гэдгийг Баатар сайн мэдэж байсан юм. Дайсан улайран дайрахыг тэсвэрлэн эсэргүүцсээр энэ жалганд бүгдээрээ үх гэвэл тэд алхам чухралгүй тулалцсаар үхэн гэдгийг ч мэдэж байлаа. Жалган дээгүүр хуургансан утаатоос баг зэрэг сэрв. Жалга руу ирсэн Японч үзэгдсэнгүй. Харин нэлээд хитэн хүний хүүр харлан бараалж харагдав. Баатрын ханцуунаас хүн татах шиг болохоор эргэн харвал шороо тоосонд нүүр ам нь халдварцсан Сорокин их л амьсгаадан Баатра нэг дүгээр салааны дарга алагдсан түүгээр Япончууд сүрхий төрж байна гэж бараг хашгирв. Тэгээд гэж Баатар мөн хашгирвал байдал тун осолтой боллоо. Нэгдүгээр салааг нааш нь хоёрдугаар салаатай нийлүүлсэн гэж Сорокин хэлвэл Баатрын дотор зарс хийж тэгвэл түүгээр чи Япончууд цөмрөн шүү дээ гэвэл Сорокин хөлсөн арчаад цөмрөх тус маансаа хэрвээ дотгошоо дайран ордгийн бол араас нь хоёр салааны хамтарсан хүчээр дайрна. Харин чи дайралтанд орох салаадыг галаараа хамгаалан дэмжээрэй гэж Сорокин хэлчихэд буцаад гүйчихв. Сорокин бол асар их дадлах туршлагатай байлдааны уран аргыг эзэмшсэн хүн билээ. Баатар дайсны байдлыг ажиглах зуур нэгдүгээр салаа байрлаж байсан жалганы адар руу харлаа. Тэндээс эсэргүүцэн буутган намтахад Японы цэргүүд хэд хэдээрээ босон гүйлдэж явах харагдав. Баатар тийш олон хүн тасран дайрч магадгүй гэж санаад 3 дугаар салааныхныг ширүүн гал нээх тушаал өгөөд түрүүчийн амьэрсэдсэн хүн өд нүдний булангаар харвал аль хэдийн нүдэн гөлийж биеийн хөссөн бололтой бөгөөд нүүрэн дээр нь өлөн шороо буусан байлаа. Баатар тэр цэргийг эвтэйхэн тэрэн өргөж хүний хөлөөс зайдуухан аваачин хэвтүүлээд нүүрийг нь дарсан шороо гарчаад нусныхаа алчуураар нүүрийг нь бүтээжээ. Нэгдүгээр салааны байрлсан газар руу Японы 50-60 цэрэг уралдахад л гүйж явах харагдав. Тэгтэл наахнаас нь жалган дотроос өөрийн 2 салаа ухсхийн гарч дайралтанд орлоо. Баатар хөнгөн пулемотоор дайралтанд орсон салаадаа хамгаалан дайсан руу шүргэн гал нээлгэж бас нийтийн галагч зогсоосонгүй. Нэгдүгээр салаа байсан газар руу цөмрөн орсон Япончууд арга ударгаараа гинэт инхүү дайруулсандаа сандан мэндэн буцаж зүхтайхан нилээд цөөрсөн байсанд Баатар Сорокины мэрэгэн зөв шийдвэрт баярлан өндөлцөж байна. Хоёр талаас улаан халз тулсан цэргүүд төр зур гардан тулдаанд орж хүний өөрийн ялгахдахын аргагүй юм болов. 3 дугаар салааны байрлаж байгаа жалганы ойролцоо Японы их бууны сум дараалан ойрхон унсан тул энд байхад аюултай гэж Баатар бодоод салаагаа жалгууруудан ухраах тушаалыг салаан даргад өгчээ. 3 дугаар салааны цэргүүд бие биеэ галаараа халахлан жалгууруудан ухарлаа. Тэдний 2 дугаар салааны байранд ирэхэд жалганаас гарч гардан тулаанд орсон 2 салаа нь буцаж ирэв. Их бууны сум баримжаагаа ахивтар авсан бололтой жалгууруудан энд тэнд тусна. Японы явган цэрэгч их бууныхаа галын доогор дахин улаар нь дайрлаа.
Гарната гэж Баатар команд өгөхөд 3 салааны гарнаттай бүхэн зэрэг шидлээ. Баатарын нагшныг ашиглан байраас солихын зүйтэй гэж шийдээд энэ тухай Сорокинтой ч зөвлөж амтсангүй ухрах тушаал өгчээ. Баатар Сорокиныг дагуулan морьдоо нууж бэхэлсэн хонхор руу гүйлээ. Салаад бие галаараа хамгаалan ухрав. Баатар Сорокин хоёрыг морьдынхон ойролцоо ирэхэд дэрэгдэн шахам их бууны сум дийлдэв. Хоёулаа нэгэн зэрэг шахам хэвтгэд дээрээс нь шороо сархийн буулаа. Баатар шороогоон сэгсрэн босоод хэд том харьяаж мориндон хүрээд эргэж харвал Сорокины баруун хөл нь доголж харагдав. Түүнийг хурч ирэхээр нь яав гэвэл зүгээр эвгүйхэн хэвдэж хөлөө баг зэрэг өвдөгч өглөө гэж Сорокин хинэггүйхэн хэлээд мориндоо мордохдоо сарайн зовиртой шимшиг харагджээ. Гэвч энд хормын төдийч саат гарга байгаагүй тул Баатар мориндоо шаламхан мордоод харвал сумангийнхны жалгаас бөөнөөр гарч ирээд морд руугаа байдаг тэнхээгээрэн гүйцгээж байв. Амгалан зээрд навч давхичих гээд байсан боловч жолоогийн тогт чинь цэргүүдээ бүгд мориндоо мордоход баруун урагшаа чихтэй шуугуулан давхихад сумангийнхны хойноос нь бижгнэлтэн давлаа. Баатар хойнын бижгнэх морин төвөргөн их бууны сум тесрэхийг сонсон явхдаа сумангаас нь хичнээн амиргдж хориглож байсан жалганд үлдсэн бол гэхээс сэтгэл зовнин явжээ. 5 сарын сүүлчийн хурц наран баруунаа тонгойж уулын сүудэр эргэжээ. Тэнгэрт өөлгүй тов тонголго байсан боловч дайны утаа тоосонд орчны газар сүудэртэн бараантаж нарны гэрэл саарсан байлаа. Өнөөдрийн болсон энэ ширүүн тулалдаан байлдагчдыг зэгсэн сандаргаж түгшээсэн ажээ. Морь цөм нь 5 дугаар сарын 21-ний өглөө халахын голд ирснээс хойш хэд хэдэн удаа тулалдсан боловч өнөөдөр их шиг ийм ширүүн цус асгаруулсан тулалдаанд ороогүй. Япончууд өнөөдөр шиг ингэж хохирлоо үл харгалзан улаан галзуу дайрч тулж ирсэн удаач гараагүй ажээ. Мөр зэрэгсэн тулалдаж байсан нөхд нь дараалал нь сум доногдож амир сэтгэгийг үтсэн байлдагчдын айж түгших дайсныг үзэн ядах хорслон хослон зангирч байсан билээ. Базар нөхдөсөө хоцрохгүй юмсан гэж морио байн давирч хаяа эргэн харахад хойно нь нүгэлцэн хар утаа тос хуйлран байсанд тунч аимшигтай санагдана. Дайн гэдэгч үнэхээр аимшигтай юм. Ямар хазар амьд үлдэв. Манай салаанаас лав 2 хүн халагдсан. Нэг нь бүр миний дэргэд байсан юмсан. Хүн өхнө гэдэг ямар аимшигтай юм бэ? Хөөх юм. Тэр цэрэг ганц ч үг хэлж чадаагүй. Амнаас нь цус садран хэд ангалзаад л хөдөлгөө байсан. Хайрын хүн. Энэ дайч олон хүний толгойг залгих байх та. 3 жил нэг тогооноос хооллож, наадаж, тоглож, заримдаа хэрэлдэж, муудалцаж явсан гэмгүй нөхрөө. Дайсны мөндрөөдөл асгарах сумандор орхичхоод л амьд зулбан зүг тааж явна шүү дээ. Хэрв энэ дайнаас амьд үлддэг юм бол хамт байлдаж яваад амь алдсан нөхдөд хязээч мартахгүй. Нөгдийнхөө өшөөг авах юмсан. Айж хулчиж явхаар самбай тайхан шиг бай. Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг мэднэ гэж үгби. Дайнд үхэх үйлдэл бол яаж ч амиа аргалах гэж оролдсон цохомд минь сум тусна. Үхэх үйлгүй бол мөндөр шиг асгарах сумын дундаж алцахгүй. Гэхдээ муу хүн дайнд хөөрнө гэж үгби. Өнгөрөө бадам шиг сах сурч бас болохгүй шүү гэж бодлоо. Морь цөмөн яаран давхсаар хайластын голын адагт хурч ирэхэд халахын голын баруун эргээс их буугаар тэдний толгой дээгүр буудаж байлаа. Манайхан буудаж байна гэж Баатар баярлан өгүүлсэн боловч хинч сонссонгүй бололтой. Хажууд нь яваа Сорокины царай нь хитрхи цонхгор цагаан болж нүд нь их л бодлогошорсон байлаа. Голын өмнөх өвөөний буцсөөг буу жалга ихтэй газар ирээд Баатар морныхон жолоог татаж газар орны байдлыг ажиж байснаа. Энд төр буух уу гэж асуувал Сорокин дуугийнхан толгой дохив. Баатар морноос өсрөн буугаад цэргүүддээ буух тушаал өгвөл тэд биевнээсэн өрсөлдөх мэт яаран бууцгаажээ. Баатар морноос аажимхан буусан Сорокиныг түшин аваад "Та шаргацсан байна. Хөлөө үзүүл" гэж тушаангуй хэлвэл сургагч нь инех гэсэн боловч чадсангүй ярваажээ. Түүний савхан гутлын төрийн зад усарсан байлаа. Баатар гутлыг нь хамжин тайлбал шилбнээс нь цус шүүрнэ.
Их бооны сумны үлтерхий ирээн булчингийн яз зогсжээ. Баатар цүнхнээсээ маарл гаргаж шархыг нь боочход та одоо голын цаана байгаа дивизийн эмнэлэг рүү яв гэвэл Сорокины сайхан тунгалаг цэнхэр нүдэнд нь гайхсан шин жилрэн нөөхний төлөө эмнэлэгт очих гэж юу гэвэл Баатар түүний үгийг сөрөн таны амь насыг би командлын өмнө хариуцсан юм шүү гэхэд Сорокин мөрөн дээр нь гараа тавьж бэ ч бас таны амь насыг энэ бүхэл бүтэн сумангийн хувь заяаг хариуцсан юм. Хоёулаа энд цэц булаацалдаад юу хийх вэ? Энэ чинь өчүүхэн төдий шалбархаа шүү дээ. Бэ энэ байтугай үүнээс илүү хүндхэн шархыг тэсвэрлэж чадах хуучин хашир дайчин шүү гэвэл Баатар түүний нүрөөд харж шархыг хөнгөн гэж болохгүй. Бохрийн морж мэднэ. Цаана ямар гим очруулсан ч юм бэлээ. Сайн нөхөр минь санаа зовлтгүй. Би өөрийнхөө биеийн байдлыг мэдэлгүй яах вэ? Тушаал эртэл эндэ төвхөнхийг бодъё. Дайсан одоохонтоо биднийг мордон ирэхгүй шиг байна. Саяын тулалдааны дүн гаргая гэж Сорокин хэлв. Баатар ийм тэсвэртэй тайван мөртөө зөрөгтэй хүнийг үгэндээ оруулж чадахгүйгээ мэдээд дахин юм хэлсэнгүй. Нууфч авах уу гэж Баатар асуувал Сорокин толгоос өгсөрч хэрэггүй. Энэ дуудагчин билүү өөр тийшээ явж ч мэднэ. Энэ хавийн газар орны бартаасаад биднийг дайснаас халахж чадах юм байна. Байлдагчид маань дүрж гисэн амраг гэд халааснасаа тамхи гарган Баатарт сарвайлаа. Тэр хоёр тамхилах зуур салаадын дарга нарыг дуудуулжээ. Хоёр дарга ирлээ. Нэгдүгээр салааны дарга алгацсныг Баатар сая санаж нэгдүгээр салааг яах вүлээ гэвэл ойролцоо сууж байсан улс төрийн удирдагч хоолоо заснаа би төр орлож бай гэж санал гаргав. Сорокин ч түүний саналыг дэмжижээ. Баатар салаадын дарга нараас өнөөдрийн тулдаанд ямар хохирол амссан тухай илтгэхийг хүсв. Сумангийн хэмжээгээр 6 хүн алгадаж 8 хүн хүнд хөнгөн шархацсан байжээ. Баатар гүнзгий санаа алдаж харамсалтай байна. Тунч тусгүй юм болжээ. Хайрын сайхан нөхдөн алдлаа гэхэд Сорокин түүнийг зоригжуулахыг оролдон гэлээч дайчин нөхдийнхөө баатарлаг гавьяаг бид мартахгүй. Өнөөдөр манай суман дайсны давуу хүчийг саатуулан барьж дайсанд үлэмж хохирол учруулсан шүү дээ. Бүрэн биш мэдээгээр Японы 50 гаруй цэргийг сөнөөсөн байна гэлээ. Нар шинхэхээс өмнөхөн хорооноос морьтой холбоочин давхин ирж Зөвлөлт улсын улаан цэргийн 149-р хороо тусалгаар ирж байна. Тийм болохоор одоогийн байгаа газраас алхамч ухарч болохгүй гэж хорооны дарга тушааж байна гэж мэдэгдэв. Баатар хөлөрсөн морьтой тэр холбоочонтой хэдэн өх солимоор санагдаж хорооны штаб хаана байна? Манай хорооны бусад суман дивизийн бусад хороод хаана байгааг мэдэх үү гэж асуувал холбоочин хөлсөн шударч хорооны штаб хайластын голын хойд ирэг дээр байна. Манай хорооны 2 суман мөн тэр хавьд байлдаж байгаа. Бусад хороод нь зүүн хоошоо бийг. Дивизийн хороодууд голцвол халахын голын зүүн эргээр хайластын голын ихэрч байгаа гэж дарга нар ярьж байхыг сонссон гэлээ. Чи манай суман энд байгааг яаж мэдэв? Өглөөний хориглон байлдаж байсан газар чинь очисон л доо. Танаа сумангийн байсан жалгын хаваар юу ч байгаагүй. Тэгээ та нарын морины мөрөөр энд ирлээ. Тэгвэл хороон дарга манайхыг тэндэл хориглон байлдаж байгаа гэж сансан байх та. Үгүй ээ. Намайг юу ч гэсэн өглөөний байсан газрын хаваар оч. Тэнд тун ширэм тулдаан болж байгаа. Бодвол ухарч байраа сольсон байх гэж хэлсэн. Өөр ловлох зүйл байхгүй бол явж болох нөхөр дэслэгчээ. Манай суман гинт хориглолтод орлоо гэж хорооны даргад хэл. Холбоочин ёсолсноо буцаад жирэлгэв. Баатар сая холбоочонтой ярьсан яриагаа Сорокинд нэгэнгүй орчуулан ярьлаа. Хошоо Черемизовын 149-р хороо гэдэг чинь алдартай дайчин уламжлалтай хороо доо. Фронтод хүч нэмэн ирж байна гэдэг чинь дайн улам өргөн цар хүрээтэй болно гэсэн хэрэг гэж Сорокин хэлв. Энчхэлийн зэвсэгт мөргөлдөөнөөс аль хэдийн хальж хоёр ертөнцийн хоорондын томоохон дайн болж хувирлаа. Гэхдээ Монгол зөвлөлтийн хамтарсан зэвсэгт хүчний амтыг зэгсэн сайн амсаад буцах байлгүй гэж Баатар хэлээд нар шингэх зүг дурандав.
Нар час улаан болж үүл мананд үе халхалгадан их талын хөөс рүү хагасан шургасан байлаа. Шингэх нарны туяан доогуур уужим ногоон талд их тоос босож олон машины цуваа дөтлөн айсвын сайн мэдэгдэж байлаа. Нар шингэснээс хойш Баатрын суман дээр зөвлөлтийн улаан цэргийн нэг суман цэрэг хурж ирлээ. Сумангийн дарга өндөр гойлог нуруутай залуухан ахлах тэслэгч Баатар Саравкин хоёртой элэгсэг дотн уулзахдаа туйлын баяртай инээмсэглэн Монгол ах トゥ нартаа тусалахаар ирлээ. Манай хороо Монголын ард түмний эрх чөлөөний тэмцэлд 1921 онд оролцож явсан түүхтэй дайчин замналтай хороо юм гэхээр Баатар тэр хүний гарыг дахин чангатгаж яасан сайн хэрэгв гэв. Сумангийн дарга аяныхаа шороо тоосыг гүвснэ халааснаас урд иштэй тамхи гарган Саравкин Баатар хоёрыг тамхиар дайлаад нөхөр дэслэгч орос хэл мэдхүү гэж Баатараас асуувал сайн мэдэн манай сумангийн дарга өнгөрсөн жил зөвлөлт улсын морин цэргийн дунд сургууль төгсөөд ирсэн юм гэж Саравкин төлөөнөөс нь хариулв. Ахлах дэслэгч их л баяртай түрүүчийн хэлсэн үгэнд тодруулан манай буучин 149-р хороо бол 1921 онд баруун өнгөрний цагаан дээрэмчидтэй Монголын нутагт тэмцэн явсан олон жилийн дайчин түүхтэй. Тус хороо цагааны дээрэмчтэйг Монгол нутгаас хөөн зайлуулж Монголын ард түмэнд эрх чөлөө олгох ариун шударга үйлсэд зохих хувь нэмрэн оруулсан юм. Тэр үед тулалдаанд цэрэг ирсийг зоригжуулж байсан туга манай хороо одоо ч гэсэн намруулан мандуулсаар Монголын ард түмэнд дахин туслахаар халахын голд ирлээ гэж ярьлаа. Баатар ийм бэлэг дэмбэрэлтэй сайхан үг сонсоод баярлахтаа тэр даргаыг тэврэн авч үнсээд "Юутай сайхан учрлав. Зөвлөлтийн ард түмний ач тусыг манай ард түмэн хэзээч мартахгүй. Цаг ямагт сүсэн санаж байх болно. Та нөхдийг байхад бид ямар ч хүчтэй дайснаас айхгүй" гэлээ. Зөвлөлтийн сумангийн дарга салаадын дарга нартаа цэргүүдээ Монгол цэргийн сумантай хамт байрлахыг тушаагаад газар орны байдлыг сонирхон харж байхад Баатар тэр даргаас олон юм асуумаар санагдаж байсан боловч чухам юу гэж асуухаа сайн шийдэлгүй. Орос цэргүүд Монгол цэрэгтэй хизээний танил юм шиг уулзалтж байхыг багтан харснаа. Нөхөр ахлах дэслэгч та 21 онд хороотойгоо хамт манад ирж байсан уу гэж асуучаад дэми юм асуулаа. Ийм залуу хүн 21 онд хүүхэд байсан шүү дээ гэж бодон түүнийгээ залруулан хэлэх гэтэл тэр үеийн дайчтаас одоо манай хороонд нэг ч хүн байхгүй. Бүгд залуучууд. Харин манай орон нутагт бол тэр үед энэ хорооны дайчин явсан олон хүн бий. Манай хорооныхон тэр ахмад дайчидтай нягт холбоотой үе урьж уулздаг юм. Манай хорооны түүхэнд 21 оны тулдааны тухай их тодорхой байдаг юм гэж ахлах дэслэгч ярив. Сайнтай нөхрөлбөл сарны туяа гэж үг байдаг. Манай ард түмэн зөвлөлтийн баатарлаг ард түмэнтэй ахын дүүсийн зузаан холбоо тогтоож хүний сайныг олж нөхрөлсөн нь юутай их азав. Зөвлөлтийн Баатар улаан цэрэг манай их орны тусгаар тогтнол ард түмний эрх чөлөөний төлөө 1921 онд ч цусаа урсган амиа гээж тэмцэж явсан. Одоо эх оронд минь цөмөрсөн дайны хар үүлийг хөөж арилхан улс гүр нийгмийн авран хамгаалахаар олон мянган шилдэг дайчид ирж байна. Энэ тухай улс төрийн удирдагчтай ярих юм шүү. Манай дайчин ухуулагч маань цэргүүдтэй ёстой уяртал нь ярина да гэж Баатар бахтан бодлоо. Зөвлөлтийн сумангийн дарга алсхан сонсогдож буй буундууг чагнаж байснаа. За байрлалынхаа тухай дайсны байдлын талаар танилцуулахгүй юу? Би юу ч мэдэхгүй байна гэлээ. Баатар үүний өмнөх хэдэн өдрийн байлдааны явцыг танилцуулаад бидний мэдэж байгаагаар манай сумангийн өмнө дайсны лав 2 суман гаруй явган цэрэг байх шиг байна. Өнөөдрийн тулдаанд бид хүчит тэнцвэргүй дайсантай нэлээд хэдэн цаг ширүүхэн үзэлцсэн дээ гэв. Ахлах дэслэгч гэгээ тасархаас өмнө цэргийнхэн байрлалыг үзэхийг хүссэн учраас Саравкин Баатар хоёр түүнийг дагуулan явлаа. Нуувч гэж үзэж болмоор өргөн нарийн гангаж ялах бутсөөг хад чулууны ар өрөөр Орос Монгол цэргүүд хэд хэдээрэн богинорон хэл мэдэхгүй ч гэсэн дохио зангаагаараа ярилцсан инээж шүү гэж байлаа. Орос цэргүүд монголчуудыг аяныхаа хүнсээр дайлж тамхи татан баяр хөөр болцгоох нь ёстой л ах トゥ хоёр уулзсан мэт. Тэр гурав Орос Монгол цэргүүдийн байрлсан газрыг үзээд хэрв дайсан довтлоод ирлээч гэсэн эндээ хориглож тосон байлдахад боломжтой гэж үзлээ.
Тэд нэг хонхрыг сонгож аваад 2 сумангийн командын байр болгож дайсны довтлогоог няцаахын тулд морин ба явган цэргийг хэрхэн зохицуулах тухай ярилцсан тохиров. Удалгүй түнэр харанхуй хучин нөмөрч холхон дуулдаж байсан буун дууч намдлаа. Хорооноос ч ямар нэгэн шин тушаал ирээгүй тагжиг болов. Тэр гурав зэрэгцэн сууж гурвуулаа шунаг тамхичингууд тул гэрлээ нууцлан байж тамхи татцгаав. Япончууд ер нь хэдий хэрийн хүчээр довтолж байгаа юм бол гэж ахлах тэслэгч асуулаа. Тодорхой мэдэж байгаа юм алга. Өчигдөр дивизийн штабт байгаа мэдээгээр бол Япон баргын 3-аас доошгүй явган болон морин хороо моторжуулсан нэлээд хэдэн салбар анги их буу хуягт нэсх онгоцоор дэмжүүлж байгаа бололтой. Өнөөдрийн байлдааны явцаас үзэхэд манай ангиудыг гэдрэг нь халахын гол руу төрж бүсэлхийг оролдоод байна уу гэсэн сэжиг төрж байна гэж Баатар өгүүлбэл Сарокин түүний хэлснийг дэмжин "Өөнөхөр тийм. Ялангуяа голын гармыг л эзлэх гэж хэд хоногийн турш оролдож байгаа юм. Гармыг эзлэн аваад биднийг усан хүрээнд шахаж хэсэг хэсгээр нь бүслэх санаатай байх шиг байна. Манай дивизийн хороо сумангууд голын зүүн хөвөөгөр тарж байрлсан болохоор л тэгж хэсэглэн авч устгахыг хүсэж байх шиг байна" гэлээ. Япончууд шүн дайрах юм уу? Биднийг энд ирснээс хойш шөнийн байлдаан болоогүй л байна. Ахлах тэслэгч бодол болон чимээгүй сууж байснаа ийш тийшээ сэртэлзэн харж "Чимээ анирч үгүй хачин нам гүн байх шүү. Энэ хавийн нутаг ер нь хүн амьтан нутгалдгүй зэлүүд газар уу?" гэж асуулаа. Хэлийн шугам ойрхон болохоор айлуудыг дотгош нь нүүлгсэн гэж Баатар хариулв. "Ийм нам гүм шүн, ийм зэлүүд тайван нутагт дайн болж байна гэхэд үнэмшигэн аргагүй юм. Монгол нутагч үнэхээр уужим сайхан юм аа. Өндөр хаанаас гараад нааша дандаа Сэлисэн их талын дундуур явсаар ирлээ шүү" гэж ахлах тэслэгч хэлв. Баатар тамхиныхаа галыг унтраачаад "Бид танилцаад нэлээд ч ярьлаа. Таны нэр алдрыг ч асууж амжаагүй байна шүү" гэвэл ахлах тэслэгч аяархан инээж "Бэ хуучин танилтайгаа уулзсан юм шиг санагдаад хэлхээч мартаж. Намайг Сергей Михайлович Иванов гэдэг" гэвэл Баатар Сорокин хоёрч нэрээ хэлж танилцв. Дайсны талаас гэнэт гэрэлт сум тэнгэрт цойлон их бууны сум шунган хоригдсан цэргүүдийн толгой дээгүр өнгөрөв. "За, шөнийн тулалдаан эхлэх нь дээ" гэж Иванов хэлээд өндөлцөв. Түүний хувьд бол анх удаага тулдаанд орох гэж байгаа нь энэ ажээ. Тэр цэргийн дунд сургалт төгсөж салаан даргаар ажиллаж байгаад энэ хавар Монголд байгаа энэ хороонд сумангийн даргаар дэвшин ирсэн ажээ. Их бооны сум хаяаныг үүгээр түүгээр сүнгэнэн өнгөрч лүг-лүгхийн дэлбэрч газар үл мэдхэн дөргөн. Гэхдээ Монгол Орос хоёр сумангийн байрлсан газраас холуур тесэрч байлаа. Харанхуйн дундаас морин төвөргөн тодхон сонсогдож ойрт ойртсоор сумангийн командын байрны ойролцоо морьтой хүн сүтгэн хурч ирээд "Сумангийн дарга тэслэгч Баатар хаан байна" гэх дуугарлаа. "Би энд байна" гэд Баатар яаран босвол "Таныг хорооны штабын байранд дуудаж байна" гэлээ. "Хорооны штаб хаана байгаав?" гэвэл "Би таныг хүргэж өгнө" гэж морьтой хүн хариулв. Баатар хорооны штабаас дуудсан тухай Сорокин Иванов хоёрт хэлээд морь баригчаанд дуудав. "Баатара харанхуй шөнө осолтой морь баригчаанд дагуулж яв" гэж Сорокин анхааруулв. Баатар морь баригчаанд дагуулan холбоочны хамт явлаа. Баатар замдаа холбоочонтой нэг ч үг сольсонгүй харанхуй дундуур тэмтчин явж хайлаастын голыг гатлан хойд хөөнд нь гарав. Харанхуй дундаас чухам хаанаас гараад ирсэн нь мэддэхгүй морьтой явган хүмүүс байн дайралдаж зогсооно. Холбоочин харилцах нууц зохионы үг хэлнэ. Ийхүү явсаар харлан хүнхийх нуувчны дэргэд ирээд морь носоон бууцгаав. Баатар морь баригчд өгөөд холбоочин даган гүн нуувчанд орлоо. Нуувчанд олон хүний бараан дүрс бүртэлцэн. Нилээд явтал гэрэл сүүмэлзэв. Тэнд очиход хорооны дарга, штабын дарга, сургагч нар, босод сумангийн дарга нар байжээ. Гүнзгий нуувчны эхэнд хорооны командын байрыг байгуулсан бөгөөд нуувчин дээгүр биржэнхээр хулдаж бүтээсэн тул гадгаш гэрэл үл нэвтрэнэ. Хорооны дарга Баатар өдө толгой өргөн харснаа "Танай суман одоо чухам хаана байна?" гэж лавлав. "Хайлаастын голын урд хөвөнд хэсэг хайлаастай хэд хэдэн ганг жалхтай газар байгаа" гэвэл "Зөвлөлтийн нэг суман очсон уу?" гэж хорооны дарга асуув. "Очсон, хамт байгаа" гэвэл
хорооны дарга тонгойж жижигхэн газрын зураг руу анхааралтай харлаа. Хэд хэдэн лав барьсан боловч зураг нь сайн харагдаж өгөхгүй байгаа бололтой. Хороон дарга зураг дээрээ юм тэмдэглээд хажуудаа байгаа штабын даргатайгаа хэдэн үг шивнэн сольсон нь холхон зогсож байсан Баатарт дуулдсангүй. Хороон дарга зураг авхиж зүүж яваа гялгар хүрэн цүнхэнд хийж бугын цагаа харснаа өөрийг нь ширтээд огт хөдлөлгүй зогсож буй сумангийн дарга нараа толгой дараалан хараад дивизийн штабын боловсруулсан төлөвлөгөө өгсөн тушаал ёсоор манай хороо өнөө шөнө урагшаа давшин байлдана. Тагнуулын мэдээгээр манай хорооны эзэлж байгаа газраас 1-5 км-ийн зайтай Японы баргын нэг явган хороо 2 морин сум байна. Японы ангиуд хайлаастын голын хөвөөгөөр цувран хоригдсан байна. Давшилтыг шөнийн 1 цагт эхэлнэ. Дайсныг өнөө шөнийн дотор улсын хэлэх хүртэл хөөх хэрэгтэй. 1 цагаас өмнө давших бэлтгэлээ сайн ханга. Зөвлөлтийн цэргийн ангиудтай харилцан ажиллахдаа морин болоод явган цэргийн ягт харилцан ажиллагааг зөв зохицуулах нь чухал. Сумангууд одоо байгаа газраасаа давшилтан эхэлж өмнөө дайралтсан дайсныг устгах хэрэгтэй. Тушаал ойлгомжтой юу гэвэл сумангийн дарга нар тушаалыг давтан өгсөн байлдааны үргийг биелүүлнэ гэдгээ мэдэгдэв. Цагаа миний цагтаа тааруул. Одоо шөнийн 11 цаг болж байна гэж хороон дарга хэлээд бугын цагаа дахин харлаа. Сумангийн дарга нар цагаа түүний цагтаа яг тааруулав. Давшилтыг 1 минутаж зөрүүлэлгүй нэгэн зэрэг эхэл. Асууж лавлах зүйл байхгүй бол явж болно гэж хорооны дарга хэлэхэд сумангийн дарга нар ёслон эргээд нууфчуруудан явцгаав. 8 дугаар хэсэг төгсөв.